Өдрийн төргийн үзэгчтэй 15 цагийн мэдээ тэнэлцүүлээ. Холбооны бүгд дараа Бразил улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэд элчин сайс хосормаа Паралимпийн хотхон зочилж Монголын баг тамирчидаа амжилт хүслээ. Зуны Олимпийн их наадмыг эх орондоо зохион байгуулж байгаа Өмнөд Америкийн хамгийн том ордын нэг Бразил улстай Монгол улс дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой эх онд тохиох юм а. 2016 зуны Паралимпийн 15 дугаар наадам 6 дахь өдрөөр үргэлжилж байна. Энэ наадмын 5 дахь өдрийн орой Монгол улсаас холбооны бүгд найрамдах Бразил улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд сосмаа Рио де Жанейро хотод хүрэлцэн ирж Монголын багийн тамирчид, сахижуулагчид, албаны хүмүүстэй уулзлаа. Өмнөд Америк төвд 12 улс оршдог. Манай элчин сайдын ам 2014 онд байгуулагдаж Бразилийн нийслэл Бразилийн хотод үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Элчин сайд сосормаа тамирчдын хотхон зочлох үеэрээ та бүхэнтэйгээ биеэр уулзаж мэдчилж байгаадаа баярлалаа. Амжилт хүсье. Анхны хүрэл медаль хүртсэн амжилтаа өгтөж байгаад хэд бэлгшээж талархаж байгаагаа илэрхийлээ. Монголын Паралимпийн баг тамирчид сайн хон байгуулалтад оролцож байна хэмээн онцлоод Бразил улсын улс төр, эдийн засаг, түүх соёл, зан заншлын талаар довчхон ярьж танилцуулсан бол Монголын Паралимпийн 11 ерөнхийлөгч Нямбу таны хүрэлцэн ирсэнд манай багийн тамирчид их урам зориг авч талархаж сайн цэник авлаа. Үлцэн өдрүүдийн тэмцээнүүдэд манай тамирчид сайхан амжилт үзүүлэн орлоо гэдэгт итгэлтэй байна. Өмнөд Америк ТV-г өөрийн оронтой холбосон шулуун дардан зам гаргаарай. Ажилттай нь өндөр амжилт хүсье хэмээн баг хамт олноо төлөөлж хэлсэн үгэнд онцлоод дурсгалын зөвлөлтөнд гардуулсан юм а. Мөн энэ үеэр Риогийн Паралимпийн наадмын 4-р өдөр сэтгүүр сарын 11-нд болсон Байтар оны холимог хосын төрөлд 4-р байрт шалгарсан Монгол Улсын Баатар гавьяа тамирчин Баатаржив спортын мастер Оёрд нарт энэ наадмын зохион байгуулах ороноос ирүүлсэн батламжийг элчин сайд сосормаа тэдэнд гардуул өгч баяр хүргэлээ. Ер нь бол энэ Паралимпийн их наадам гэдэг бол өөрөө эв санааны за тэгэлэнгуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд бол ямар их хүч тэднэрт байдаг, хүнд ер нь ямар их хүч байдаг. За тэгээд тэр түүнээ өөрөө хөгжүүлвэл тийм ээ бусдаас ялгараад ах юм байхгүй гэдгээрээ олон хүнд бас урам өгдөг, эрч хүч өгдөг. Нөгөө талаараа бас эв нэгдлийн илэрхийлэл болдог ийм сайхан наадам л да. Тэгээд энийг бол бас олон хүн үзэх дуртай, олон мянга энэ дэлхийн олон сая мянган хүмүүс бас үзэж, дэмжиж ингэж талархаж байдаг. За бидний хувьд ч гэсэндээ тамирчдаасаа маш их урам зориг авч байна. Энэ охид хөвгүүдээрээ бас үнэхээр их бахархаж байна. Тэгээд тамирчдаа улам амжилт хүсэн ерөө. Хөнгөн атлетикийн тамирчин замт гэрэл хэмжээд үдээс хойш